айлгаагаа цэвэрлдэг. Танай хорон дээр одоо иргэдийн идэвх санаачлага одоо хэр хэмжээтэй байна? Манай дээр бол иргэд бол нэлээд их орж ирж байгаа. Ялангуяа нөгөө цахилгааны үнийн хөнгөлтийн асуудлаар нам даралтын зүгтээ айлууд яаж хамрагдах уу, хаана очиж яаж шүүр тавиулах уу, цахилгаан халаалт хаагуур яаж тавиулах уу, боломж нь юу вэ нэтэргээд айгүй их бол иргэд орж ирж байгаа. За энэ бас нөгөө Утаг Улаанбаатар гэдэг энэ зохион байгуулагчдаас аяны хүрээнд энэ уриалга гаргаж байгаа. Би чинь 5 тонн нүрс аваад үлддэг байсан. Би энэ одоо энийг би яах вэ гэхээр 5 будагнаас авах шүү дээ. Тэдний талаар ирэхдээ өцөг төр хийсэн юмнуудыг хэл. Шинх нэг синкер утаа гард юм байна шүү дээ. Гараа таарах юм. Тэгээ өтгөн биш. Өтгөн утаа. Тэгээ энэ альтаах юм биш дээ. Гэж би өөрөө үнэлж байгаа шүү дээ. Яригын хүний хоёр төлөөс л энэ арга хэмжээд л гүйт бүрэн өсөд орох хэрэгтэй. Энэ их утаач би дээш явж байхаас уурлаа. Юус авсан. Тэгээд эмчд үзүүс агаар өгөхлөөс муу гэж би юм. Дэд бүтцийн энэ хүчин чадлын дутагдал гэж нэг юм байгаад байна. Ерөөс энэс ч болж орон сууцлах асуудал ингээд хоцрогдоод манайхан чи эхлээд нэг байшин барихаа бодоод байдаг. Доод үндсэн дэд бүтцээ ерөөсөө хийхгүй. Томоохон улс орнуудын одоо агарынхаа бохирдлыг бууруулсан одоо нэг том арга хэмжээ бол байгалийн одоо халаалт ахын хэрэглээнд одоо ашигласан тал ер нь олбож ярьдаг шүү дээ. Пиш нь бас таахгүй байгаа айлууд баг шиг байна. Тэ нөгөө нэг усаар халдаг малдаг нам даралтын зуух мохтой. Нам даралттай айлууд ч байгаа. Хамгийн гол нь нөгөө хутган таарахгүй болоод усууд бас байгаа та. Зарим айлууд бол ер нь ингээд сайн халж байна. Энэ бол их боломж юм байна. Дэмтсэн тий усууд бол хорон дээр маш их ирж байгаа ш. Танаа хэсэг дээр хэдэн айл авсан байгаа гэлээ? Хэдээс? Манайд одоо 50 гаруй айл авсан байгаа. Хэдээс юм? Манай 73 өрхтэй. 50 авсан юм тий 50 авсан. Одоо 20 айл байгаа. Тэр хэдэн бол ер нь авахгүй гэх нэг тийм айл байхгүй. Ер нь бол аваад усууд бол ерөөсөө энийг бол үгүй танах одоо фишингээ аваад зуухаа аваад чутаа ингэсэн гэдэг ийм шаардсан юм бол байхгүй. Ер нь ухамсараараа усууд бол аваад байгаа шүү дээ. Зуухаа тавьсан айл байна. Гонгоо амбаараа аваад хийсэн айл байна. Давхар бүрээсээ хийсэн айл байна. Дулаалгаагаа сайхан маацсан. Одоо ингээд энэ хаягаа манад яг ингээд сайхан өвлийнхээ бэлтгэлийг бүрэн хангаж байгаа залуу байна. Хэн гэдэг вэ? Хэдэн мөн? Гэр мөн үү? Байшинта зуухаа тавьсан. Одоо 2 тод ирнэ гэсэн. Захиалсан юм байна тий. Захиалгаад өгсөн. За энэ хашаа бол одоо бүрэн өмсөндөө энэ гэрээс босд нь бол хамрагдсан байгаа юм байна да тий. Энэ гэрээс босд. Тэ энэ авд бол битүү юм чигээс. Тэгээд доож байгаа буугаад баян бүр төр орох чинь тэг лансгалахын аргагүй. Нийгмийн хариуцлагатай байгууллага эко үйлчлэгийг дэмжигч Хас банк. Төлөө мод төлөөд хахад яагаад утаа гардгүй юм бэ гэдэг. Харин миний хөө утаа багсан. Айл учраас нөгөө юу дээр байхгүй гэдэг. Хүүхдүүд асуу. Хөөдөө тий манай цаатах асуугаад байгаа байхгүй юу. Тардаа танах ер нь хичнээн хэмжээний мөнгө төлж чинь цахилгаанда Өвөлдөө яг нэг 10 юм уу 12 3 тиймэрхүү л тушаад яг л хиймдэл тийм байх юм байна л. Тэгэхээр танах ч одоо ийм 100 тавьсан дээр нь гэрээ дулаалтсан айл учраас нөгөө юу хуулийн дагуу бас цахилгааны үнийн урамшуул авах эрх чинь үүссэн байгаа айл юм байна шүү дээ. Ер нь дийлэнх иргэд бол иргэнийхээ өөргөө ухамсарласан байна. Дэмжиж байгаа юм байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг дэмжиж байна. Мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хуулийг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд манай эрдэсвэлийг эрчим хүчний яамнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээнүүдийн талаар хүмүүс тайлбарлалаа л да. Өнөөдөр энэ Монголын үндэсний олон нийтийн радио телевиз залуу эрдэмтдийн холбоотой хамтарч нийслэлийн нэвтрүүлэг маань тодорхой үр дүнгээ өглөө гэж бодож байна. Бид нэлээд айлуудаар орлоо. Шийдвэрлсэн одоо өөрсдөө хэмжээнд өрх гэрийнхээ хэмжээ шийдвэрлсэн айлууд байна. Төр засгийнхаа тийм ээ. Энэ үйл ажиллагааг дэмжиж байгаа айлууд байна л да. Таач түрүү хэлжсэн. Ер нь бол энэ бол ойрын хугацааны ажлууд. Цаашид ер нь бид юу хийх ёстой вэ? Цаашид хийх ёстой юм бол надад бол юу гэж харагдаж байгаа гэхээр энэ гэр хорооллогоо бид бүрэн тогтоолох хэрэгтэй. Одоо манай энэ Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорог яваад үзэхэд бол энийг бол яг мэдээж зэрэг орон сууцчлах хөтөлбөр явах хэрэгтэй. Сая бид нэг айлаар орлоо шүү дээ. Хашаа нь одоо хичнээн сайхан янзалцсан байна.
байр орон сууцаа хичнээн сайхан ямжилсан байна. Энэ хүнийг одоо наад хашаага өгөөд оронд нэг өрөө байр юм хоёр өрөө байранд орох юм бол орохгүй байхгүй энэ хүмүүс. Тэгэхээр яаж хийх хэрэгтэй гэдгээд их сайн бодмоор. Өөрөөр хэлэх юм бол би жишээл энэ гудмыг бол юу гэж бодож байгаа гэхээр иймэрхүү жишээл том одоо голын гудмууд нь бол ингээд засварлаар хийх хэрэгтэй. Энийхээ одоо цэвэр бохрын одоо холбох хэрэгтэй. Энийг одоо бидний нөгөө нэг ярьдаг нөгөө Америктэй Сингапур одоо эдгээр шиг сайхан хаус амны орон сууц болох чиглэлээр ялангуяа төвийн нисгүүдийг бол бид зайлшгүй хөгжүүлэх хэрэгтэй юм шиг байна. Энэ бол би Улаанбаатар хотын агарын бохирдлыг бууруулах хамгийн одоо үндсэн арга гэж байна. Гэхдээ энэ зуух бол өнөө маргаашин шийдэл. Яг л бид өнөөдөр бүгдээр агаар бохирдод одоо хортоод боож өгөх гэж үндсэндээ энэ бүгдээр эрүүл мэндээр охирж байгаа хэрэг. Энийг яаж хийж байгаа техник хэлцэн тогтоож авах хэрэгтэй. Гэхдээ урт хугацаанд цаашлаад ярих юм бол энэ хотын төлөвлөлтөө л бид нэрж харах хэрэгтэй. Утаа зориултад реалити нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаараар жаргаж байна гэх юм үзэгчтэй. Баярлалаа олзуурхуштай нэгэн сайхан зүйл болсон энэ нэвтрүүлгийг бэлтгэж байх явцад энэ нэвтрүүлгийн одоо монтаж боловсруулалтыг хийгээд дуусчих явах явцад одоо чих баярлуулам сайхан мэдээлэлээ. Энэ юу гэвэл Эрдэс баялаг эрчим хүчний яамнаас санаачлал гаргаж улсын их хурлд оруулан нэгэн чухал журам заалтыг засгийн газраас батлан гаргаж мөрдүүлэхэр болсон байна. Энэ юу гэж? Энэ бол айл өрхүүдэд шөнийн цагаар ялангуяа цахилгааны эрчим хүчний үнийг 50% хүртэл бууруулах ийм журам заавар гарсан байгаа. Би энэ журам зааврыг та бүхэндээ цагаан цаасан дээр хараар бичснээр нэгэнгүй уншиж сонирдуулъя. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн 6 дугаар зүйл заасан нөхцөл шаардлага. Өөрөөр хэлэх юм бол стандартын шаардлага хангасан дулаалгатай гэр амны орон сууцтай, цахилгаан дамжуулах түгээх сүлжээнд холбогдсон цахилгаан халаагууртай, мөн газрын гүний дулаан, нар салхины болон бусад сэргээгдэх эрчим хүчийг халаалтын зорилтоор ашиглаж байгаа 100 хий цахилгаан халаагуур болон боловсруулсан түвш сонгон хэрэглэж байгаа айл өрхийн эдгээрийн аль нэгийг хангасан нийслэлийн агаарын чанарыг сайжруулах хүсэлд байрлах гэр хорооллын айл өрхөд энэ хуулийн 10 дугаар зүйлийн 11-ийн 4 дахь заалтыг үндэслэн цахилгааны үнийн урамшуул олох журмын хуулийн 11-ийн 10 дугаар заалтын дагуу засгийн газраас батлахаар хуульчилсан байна. Улсын их хурлын 2011 оны 11-р тогтоолын 1-ийн 1-р заалтад нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын цахилгаан эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг хүйтний улиралд 18 цагаас өглөөний тэг 9 цаг хүртэл сунгаж нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль заасан нөхцөл шалгуур хангасан айл өрхөд цахилгаан эрчим хүчний үнийг 50% бууруулах арга хэмжээ авч зөрөг улсын төсвөөс санхүүжүүлэхийг Монгол улсын засгийн газарт даалгасан байна. Эрдэс баялаг эрчим хүчний яамнаас хуулийн 11-ийн 4-т заасан нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнийн урамшуул олох журмын төслийг боловсруулав. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний үнийн урамшуул олох журмын төсөл нь нийтлэг үндэслэл, урамшуулалд хамрагдах хүрээ, цахилгааны үнийн урамшуулал олгох, санхүүжүүлэх үйл ажиллагаа, цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага хэрэглэгчийн эрх үүрэг, хяналт хариуцлага гэсэн 5 зүйлээс бүрдээ гэж тус заасан байна. Сонор мэлэг сайхан мэдээтэй. За яамны мэрэгжилтэнгүүд, инженерүүд, экспертүүд газар дээр нь явж үнэн байдлыг өөрийн байраа танилцсан маш бодиттой, үр дүнтэй, урагш 2-3 алгасан нэвтрүүлгийн маань энэ дугаар энэхэн зурж аргаж байна. Маргаашийн дугаараар эргэн уулзцгаая. Ямар үр дүн, ямар шийдэл, ямар төгс алхам гарсан байх нь. Өдрөөс өдөрт цагаас цагт бид үр дүнд хүрсээр л байна. Энэ жижигээрээ бид агаарт байгаа утаагаа арилгана, сэтгэлгээнд байгаа утаа маань сарних болно.